Сайн байцгаана уу? Трейлер хаус-аас мэдчилж байна. Энэ 7 хоногт манай сог үзэгч та бүхэндээ хүүхдийн хулгайн талаар өгүүлсэн 2 кино хүргэж байгаа. 7 хоногийн эхэнд оруулсан бичлэгээр Kidnap хэмээх кино хүргэсэн бол өнөөдөр та бүхэндээ Amber Alert хэмээх 2024 оны шинэ трейлер киног товчлон өргөхээр бэлдлээ. Уг киноны найруулагчаар Kerry Billis ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Hayden Panettiere, Tyler James Williams, Kevin Danner тогложээ. Ингээд кинонд орцгоё. Америк нэгдсэн улсын Kentucky мужийн Louisville хотод нэгэн битүү хар тэнтэй хар өнгийн Toyota Camry маркийн машин хорооллуудын дундуур явж бага насны охтыг ажиглан явж байгаагаар кино эхэлнэ. Ингээд бид киноны гол дүр болох Jacqueline нэмэх бүсгүйтэй танилцсан. Тэрээр оффист ажилладаг бөгөөд Uber аппликейшнээр дуудсан таксинд түүний гарч ирэх гэсээр байтал хүлээлгүй орхиод яваад өгдөг. Тэгээд даргаа ядаад дэмий зогсож байтал тэдний ажлын гадна өөр нэг такси хүн буулгачаад явах гэтэл Jacqueline тэр машинд суухыг хүсдэгч машины жолооч Shane гих залуу хамгийн сүүлийн зорчигчоо буулган ажлаа дуусгаад гэртээ харж хүүгийнхээ төрсөн өдөрт очих ёстой байсан учраас түүнд татгалздаг. Гэвч Jacqueline түүнд километрийн төлбөрөөс гадна дээр нь нэлээд хэдэн доллар нэмж өгье. Угаасаа Shane явж байгаа зам дагуу буух юм байна гэж гуйсаар байгаад зөвшөөрүүлж машинд нь суугаад явдаг. Энэ үед хотын өөр талд нэлх хүүхэдтэй Моника гэх бүсгүй ээжтэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэнд ярилцсан сууж Моникагийн том охин хүү хоёр цаана нь нуугдан тоглож байдаг. 7 настай том охин Шарлотта нь замтай ойрхон нэг модны ард очиж нуугдах бөгөөд энэ үед өнөөх хар өнгийн Toyota Camry машин охины хажууд ирж зогсон хаалгаа онгойлгоход суудлал дээр хүүхэлдэй байх ба охин хүүхэлдэйг сонирхож машинд ойртдог. Энэ үед бүсгүйн ээж гар утсаараа нялхуугийн бичлэгийг хийх бөгөөд Моника ээжийнхээ утсыг авч бичлэгийг үзтэл охиныг хар өнгийн суудлын машин аваад явсныг харж улмаар охин алга болсныг мэднэ. Тэгээд цаг алдалгүй цагдаад мэдэгдэж дуудлагын оператор CC 7 настай охиныг ээжийнхэн дэрэгдээс сулгаалаад явсан хэргийн талаар дэслэгч Phil Casey-д мэдэгдэж Amber Alert хэмээх хүүхдийн хулгайн тусгай төгшүүрийн дохио зарлагыг хүснэ. Тэгээд 7 настай Шарлотта Брайс хэмээх охин хулгайлагдсан. Шаронгийн даашинцтай ягаан өмстэй цагаан гуталтай бор устэй цэнхэр нүдтэй хэмээн таних тэмдгүүдийг нь хэлж хар эсвэл хар саарл өнгийн Toyota Camry маркийн машин аваад явсан гэхэд дарга нь машины дугаарыг асуудал дугаарыг нь мэддэггүй. Ингээд дарга нь охины ээжтэй холбогдож манай хотод олон зуун Camry машин байгаа. Хэрвээ дугаар нь байхгүй бол төгшүүрийн дохиог зарлах нь хүүхдийг олоход саад болох ямар ч хэрэггүй хэдэн зуун дуудлага авч эрд шайх үйл явц удааширдаг. Тиймээс машины дугаарыг мэдэхгүй бол бид төгшүүрийн дохиог ажилуулах боломжгүй гэдгийг ойлгуулдаг. Моника шууд цагдаагийн газар явж очиод дэслэгч Филд утасны бичлэгээ охиныхоо зургийн хамт үзүүлэхэд Фил түүнийг хүлээгээд сууж байгаад CC-г дагуулж яваад чи ганцаараа энэ хэргийн дуудлагыг хүлээж аван шүү гэж хэлээд хүүхдийн хулгайн Amber Alert хэмээх тусгай төгшүүрийн дохиог ажилуулахаар болдог. Энэ үед таксины жолооч Shane-ийн утсанд дуудлага ирж түүний сансын эхнэр нь хүүгийнхээ төрсөн өдрийн бэлгийг авсан уу? Ирж байна уу гэд нэлээд ширүүн ууртаа залах үед Jacqueline түүнийг хүүгийнхээ төрсөн өдөрт яарч явсныг ойлгодог. Тэгтэл тэдний гар утсанд өнөөх Amber Alert төгшүүрийн тохиолдлын дагуу хулгайлагдсан охин болон түүнийг хулгайлсан машины талаарх бүх мэдээлэл ирнэ. Тэгээд тэд хүүхдийн хулгай хэрэг эвгүй шүү гэх мэтээр ярилцах бол Phil CC нар дуудлага эрхийг хүлээн бэлэн байдалд ордог. Яг энэ үед гэрхаануудтай Jacqueline тэдний урд хар тэнтэй хар өнгийн Camry машин явж байгааг харж Shane хэлэхэд заадах нь түрүүнээс хойш хоёулаа бараг 5 яг ийм машин харсан шүү дээ гэд тоодоггүй. Jacqueline бууж өгөлгүй хэрвээ энэ яг тэр хүүхдийн хулгайчийн машин байвал яах юм гэд цагдаа руу залгаж хар тэнтэй машины араас явж байгаагаа хэлэхэд хаана явж байгааг нь тэмдэглэж аваад дуудлагыг тасалдаг. Энэ мэтчлэн олон дуудлага CC-д ирж CC тэтгэр дуудлагуудын байршлыг тэмдэглэсээр байдаг. Jacqueline Shane өнөөх машины хажууд очиж зогсоод харъя гэдэгч хар тээнийхэн цаанаас юу ч харагддаггүй. Гэтэл гэрлэн дохионы самбар дээр хар Toyota Camry-гийн тухай мэдээлэл гарч ирэх үед нөгөө машин ногоон гэрэл асаагүй байтал огцом гიშгэж зүүн талын зам руу эргэн явхад Jacqueline улам сэжгэлж самбар дээрх зарлыг харчхад хөдлөлөөгээд араас нь явъя гэд Shane-ийг шавдуулсаар хөдлөгдөг. Тэгээд тэд өнөөх машины араас дагаж явсаар шатхуун түгээх газар зогсож жолооч эрэхтэйг дэлгүүрлөө орохоор гарах үед өмднийхөө ард гарбуутай байгааг нь хардаг. Jacqueline машинаас бууж чихвчээр Shane-тэй ярангаа өнөөх машины дотгошоо харахаар явна. Харин энэ үед дуудлагын төвд хар өнгийн Toyota Camry машинд
нэгэн бяцхан охин энэ хүн миний аав биш гэж орилж байгаа тухайд дуудлагыг хүлээн авах болно. Нөгөө талд Жаклин машинд ойртон үйл ялэг нээлттэй арын цонхоор машины дотгошоо хартал ягаан амьстай цагаан гуталтай нэгэн охины хөлийг олж хардаг. Гэтэл машины жолооч гарч ирж шин Жаклинд анхааруулж би чам дээр очлоо гэж хэлнэ. Харин Жаклин гяс толгоогоо ажилуулж ярьж байсан нэг чихвчээ машины цонхоор дотогш хийж шиний машинд суугаад дуудлага битгий таслаараа. Тэгээ машины араас гялс хөдөл холдчих юм бол дуудлага тасарна шүү гэж хэлдэг. Тэгээд шин Жаклин хоёр жинхэнэ хүүхдийн улгаачийн араас дагаад байна уу үгүй юу гэдэг дээр хоорондоо маргалдан нөгөө машины араас даган явж байтал түүнийг хааныг тийшээ залгаж ямар нэг нэр болон тоо хэлж байгааг нь сонсон тэдгэрийг Жаклин тэмдэглэж авдаг. Харин нөгөө талд цагдаагийн хэсэг дээр бүх ирсэн дуудлагуудыг судалж үзээд хотын төвийн орчимд ирж хайх ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлнэ хэмээн охины ээжэд танилцуулна. Харин с ижигтэй хар машины араас дагаж яваа таксины хоёр маань хотоос бараг гараад явж байдаг. Гэтэл нөгөө хар машин замаас гарan зогсох бол шин түүнээс холгүй мөн зогсчоо Жаклин шин хоёр с ижиг авахлахгүй тулд машиныхаа хамрыг онгоолгон харж байгаа мэт зогсож байтал нөгөө машины жолооч тэдэн дээр хурч ирдэг. Тэр залуу машин чинь нэвдэрчихээ юу? Би туслах уу гэд иртэл зүгээрээ одоо болчихлоо танд баярлалаа гэтэл нөгөө хоёр та хоёр намайг дагаад байх шиг байна. Amber Alert-аас болсон байх тийм үү? Та хоёр сайн хүмүүс юм аа. Гэхдээ тэр охиныг хулгайлсан хүн би биш ээ гэж хэлдэг. Харин Жаклин таны машинд байгаа охиныг та хулгайлаагүй гэх гээд байна уу гэхэд нөгөө хоёр тийм ээ тэр бол миний охин 7 настай Олимпиа гэдэг юм хэмээн хариулдаг. Тэгээд зүгээр явж байтал яг миний машинтай ижил машинд охин хүүхэд хулгайлсан тухай сонсоод би яг та хоёр шиг цочирдож хүлээж авсан. Энэ орвоод та хоёр шиг сайн хүмүүс үлдсэн байгаа сайн хэрэг шүү. Би охиноо Теннесси мужид байдаг эмч ихч дээрээ үзүүлэхээр авч яваа юм аа. Та хоёр намайг тэр хүртэл таах гэж байсан гэж юу? Ер нь та хоёр охинтой минь ярилцах уу? Би охиноо сэрэч хийхэд шин тэгэх шаардлагагүй гэх бол Жаклин эргэлзэнгүй хандаж нөгөө залууч зүгээртээ миний машин руу явцгаая. Миний охинтой танилцаад хулгайч биш гэдгийг минь мэдээд бүгдээрээ өөр өөрсдийнхөө замаар салж явцгаая гэж хэлнэ. Жаклин ч тэгэлтэйгээд төрүүлээд явах бол шин араас нь явж нөгөө хэр тэдний ард алхдаг. Нөгөө залууг өмднийхөө ардах буурууга гараа явуулах үед Жаклины утсанд хүүхдийн хулгайчийн машины дугаар ирэх бөгөөд тэрхүү дугаар залуугийн машины дугаараас өөр байдаг. Залуу санаагаа өөрчилж "Алив би охиноо сэрээгээдхий" гэхэд Жаклин хэрэггүй дээ. Тань цаад болсон дуучлаараа гэхэд нөгөө залуу өөрийгөө Аарон гэдэг хэмээн нэрээ хэлж танилцсан Жаклин түүнтэй салах ёсыгээд буцдаг. Ингээд шин Жаклин хоёр буцаад хот руу хөтлөг бөгөөд Жаклин ахин цагдаатай холбогдож эхний зарлал дээр машины дугаар байгаагүй. Та нар руу эрэгтэй хүн залгаж тэр дугаарыг хэлсэн үү? Тэр залгасан эрэгтэй Аарон гэж байсан уу хэмээн асууж Аароныг шатхуун түгэх газраас цагдаад хуурамч дуудлага өгч өөр машины дугаар өгснийг олж мэдээд Аароны араас хөдөлдөг. Сиси Жаклинаас та тэр машин дотор Шарлотта Брайс охиныг яг харсан уу гэж тодруулж асуудал Жаклин мөн эсхийг нь мэдэхгүй ч би охины хөлийг харсан. Ягаан өмстой цагаан гуталтай гэж хэлтэл Сиси Филийг дуудаж тэдэнтэй яриулна. Шин Жаклин хоёр хамаг хурдаараа явсаар Аароны машиныг гүйцэж ирдэг бөгөөд дэслэгч Фил тэднэр охиныг аврах ямар нэг зүйл хийлгэх хэрэг цагдаад байхгүй хэлдэг. Харин Жаклин өмнө тэмдэглэж авсан утасны дугаар руу залгахтал Аарон авах бөгөөд хаанаас өөрийнх нь дугаарыг авсныг асууна. Жаклин Шарлотта зүгээр үү гэж асуухад Аарон юу Шарлоттагийн талаар байн асуугаад байгаа юм. Миний охиныг Олимпиа гэдэг гэж хэлээ өстэй. Миний дугаарыг хаанаас авсан юм гэж дахин асуудаг. Жаклин хариуд нь цагдаа нар бидэнтэй холбоотой байгаа. Харин чи нөхцөл байдал хүндрэхээс өмнө охиныг бидэнд өг. Энэ бол чиний цорын ганц боломж. Үгүй бол бид чамайг зогсолтгүй дагах болно. Бидэнд дүүрэн бензин, зав зайнаас их юм алга гэх зэргээр зоригтой ярьтал Аарон надад өөр боломж байгаа. Та хоёр намайг орхивол яасан. Тэгэхгүй бол охиныг энд буудлаа шүү. Эсвэл машинаас гаргаж шидлээ гэд хаалгаа онгоолгон охин шиг харагдах зүйлийг шидэж шин Жаклин хоёр цочирдон огцом тоормсолж зогсоод очоод хартал хүүхэлдээг шидсэн байдаг. Энэ хооронд Аарон хамаг хурдаараа холоо гэгч найрлан алга болж гадааж харанхуй болдог. Өдөөний эзгүй зам дээр шин Жаклин хоёр цагдаа нартай утсаар ярилцаж байгаад түүнийг өмнө нь ямар нэг эмийн санжтай утсаар ярьсан болохыг олж тогтооно. Гэвч дэслэгч Фил та хоёрын хийсэн бүх зүйл талархаж байна. Гэхдээ цаашаа бид өөрсдөө арга хэмжээ авч ажиллах болно гэж хэлдэг. Цагдаа нар Аароны хэн болохыг тогтоож гэрийн хаягийг нь олох үед охины ээж шин Жаклин хоёроос холгүй байгаа юм байна. Тэднэрүү залгаж хилээчтэй гэхэд дэслэгч Фил түнд тэд цагдаа биш жирийн иргэд тэднээс тусламж гуйх ямар ч хэрэг надад байхгүй хэмээн ойлгуулдаг.
Шин Жаклин хоёр машиндаа элдв зүйлийн талаар ярилцсан сууж байтал охины ээж Моника тэдэн рүү залгаж та хоёр огт танихгүй хүмүүс хэрнээ ийм зүйл хийсэнд би талархаж байна. Би охиноо аврахыг үнэхээр их хүсэж байна. Цагдаа нар эндээс гарсан гэдгийг би мэднэ. Бас та хоёроос ийм зүйл гуйж болохгүй гэдгээч би мэдэж байна. Гэхдээ би түүний гэрийн хаягийг мэднэ гэж хэлтэл Шин Жаклин хоёр үг дуугүй зөвшөөрч машинаа асан хөдөлдөг. Тэгээд тэр хаягаар нь олж очихоор явж байгаад Аароны ярьсан Riverside хэмээх хэмийн санг шүн ажиллаж байгааг нь олж харна. Тэд явсараа 4-5 байшинтай газар ирж түүний байшинг аль болохыг нь олж мэдхийн тулд түүн рүү огт залгаж ярьж байгаагүй Шин өөрийнхөө дугаараас залхан Riverside хэмийн сангийн ажилтан болж жүжиглэн ярьж таны юмнууд бүгд бэлэн болсон. Одоо ирж авах боломжтой бол ирээд аваарай хэмээн хэлтэл Аарон би одоо очлоо гэж хэлдэг. Шин Жаклин хоёр Аароныг мотоцикл унаад явах үед байшинг нь олж мэдэх бөгөөд түүний байшин руу явж орно. Тэгээд охиныг хайж байшинг нэгэнгүү үзэж шалгаж явахдаа өмнө нь олон охиныг энэ тулгаалan авчирч хороож байсныг нь олж мэддэг. Мөн Шин нэг өрөөнөөс гарбуу олж авах болно. Ингэж явсаар нэгэн нууц өрөөнөөс Шарлотта охиныг төмөр торонд хийсэн байхыг олж гаргаж авах гэж байхдаа Аароныг эмийн сан руу яваагүй эсэргээрээ тэднийг хуурч байшинтаа оруулсан болохыг олж мэднэ. Тэд охиныг торноос гаргаж аваад өрөөнүүдээр дамжин буцаж явсаар үүдний хэсэгт иртэл онгорхой хаалганы цаана гинжтэй нохоо зогсож байх ба тэдэн рүү боргон хуцаж Ааронд мэдэгддэг. Шин Жаклин хоёр гарах гарц хайн өөр тийшээ явах бөгөөд нэг өрөөнд орж хаалгыг нь ширээгээр тагсны дараа Шин Жаклинд охиныг аваад яв гэж хэлдэг. Аарон тэр өрөөнд орох гэж чаддаггүй тул хэдэн удаа буудчихад яваад өгнө. Энэ хооронд Жаклин охиныг дагуулan шатаар дээшээ гарах бол Аарон яг тэдний доор тэднийг хайдаг. Түүнийг авсны дараа Жаклиныг охинтой цуг буцаад доошоо бууж байтал Шин Аарон хоёр өөдөөсөө тулан буудалцдаг. Жаклин Шарлотта хоёр буцаад дээшилж нэг өрөөнд орох үед тэдэн дээр Аарон орж ирнэ. Жаклин охиныг ардаа хийж хамгаалах үед Аарон эхлээд түүнийг гарлуу. Дараа нэгэн рүү буудан унгана. Тэгээд Аарон Жаклиныг ахаад буудах гэж байтал дэслэгч Фил түүнийг араас нь буудан хороодог. Ингээд Жаклиныг түргэн тусламж авч явах үед Аарон гарандаа буудуулж боолгосон ч зүг зүгээр байдаг бөгөөд тэрээр Шарлотта охиныг ээж дээрээ гүйж очиж тэврэлдэж байгаа агшинг Жаклин таруулснаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Amber Alert тэмээх 2024 оны энэхүү кино нь 2012 онд мөн л Amber Alert тэмээх ижил нэрээр гарч ирсэн киноны дахин хийгдсэн хувилбар юм а. Эдгээр киноны уран бүтээлчид киног дахин хийсэн хэмээн зарласан ч хоёр киноны үйл явдал гол дүрийн бааtruуд болон хийц огт өөр зөвхөн машинтай хүүхдийн хулгайчийн талаар өгүүлдэхээрээ л ижилхэн ажээ. Хоорондоо 12 жилийн зайтай хийгдсэн уг хоёр киног хоёуланг нь найруулагч Кэри Белесагаар ахлуулсан кино багийн уран бүтээлчид бүтээжээ. 2012 оны кинонд бага өртөг зардлаар олонний танил болоогүй залуу жүжигчдийг тоглуулж бүтснээс гадна found footage буюу киноны дөрүүдийн камер болон гар утасны бичлэг маягаар хийгдсэн аимшигын трейлер төрөл жанрын кино болсон бол 2024 оны энэхүү трейлер киног Lionsgate кино компани доор өндөр өртөг зардлаар Холливуудын жүжигчдийг тоглуулан бүтээсэн байна. Кино шүүмжийн Rotten Tomatoes вебсайт уг кинонд 100-аас 63% үнэлгээ өгсөн бол Roger Ebert.com сайт 4 одноос 2 од буюу 50% үнэлгээ өгчээ. Киноны нэр болох Amber Alert тэмээх энэхүү нэр томьёо нь Америк нэгдсэн улсад байдаг улбар шарангийн төгшүүрийн тохиоллын систем бөгөөд хүүхэд хулгайд алдагдсан үед цаг алдалгүй мэдээлэл цуглуулах үүднээс олон нийтийн тусламжийг авахд зориулагдсан бий болсон бүхий л шугамар мэдээлэл цацсан түгээж улмаар дуудлага хүлээж авах нэгдсэн цогц систем юм а. Энэ системийн нэр болон үүсэл нь Amber Renee Hagerman нэмэх хулгайд алдагдаж улмаар 1996 оны 1 сарын 17-нд алуулсан байдалтай олдсон 9 настай охины эмгэнэлтэй түүхтэй холбоотой ба түүний дурсгал зориулан уг системийг анх Америк нэгдсэн улсад бий болгосноос хойш 2024 он хүртэл нийт 1300 гаруй хулгайд алдагдсан хүүхдийг аврахад амжилттай ашигласан байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Канада, Австрали, Бельги, Франц, Герман, Итали, Ирланд, Орос, Өмнөд Солонгос гээд дэлхийн 20 гаруй улс оронд хүүхдийн хулгай эсрэг үүнтэй ижил төрлийн систем байдаг болжээ. Мэдээж энэхүү системд олон зуун хуурамч дуудлага хүлээж авах, буруу мөрөөр орж цаг алдах гэх зэрэг сөрөг тал байдаг тул Америкт Amber Alert системийг ажилуулахын өмнө дараах хүчин зүйлсийг авч үздэг байна. Үүнд үнэхээр жинхнээсээ хүүхдийн хулгай хэрэг гарсан болохыг цагдаагийн байгууллага эхлээд олж тогтоох. Хулгайлагдсан хүүхэд амь насанд аюултай бэртэл гэмтэл авсан, амиа алдах эрсдэлд орсон байх. Хулгайлагдсан хүүхэд болон хулгайчийн машин, тээврийн хэрэгслийн талаар
таних тэмдэг бүхий маш тодорхой мэдээлэлтэй байх. Улгаалагдсан хүүхэд 18-аас доош настай байх ёстой аж. Amber Alert системийг кинонд гарсан шиг иргэдийн гар утас болон цахим шуудангийн аягуудад гудамж талбайн зарын самбар, вебсайтууд, бүх AM, FM, хиймэл дагуулын болон интернет радионууд, телевизийн сувгууд гээд олон хүнд хүрч болох бүхэл шугамар цацсан түгээдэг байна. Ийхүү та бүхэндээ өнөөдөр Amber Alert тэмээх 2024 оны шинэ кино хүргэлээ. Манай сувгийн шинэ үзэгчдтэй сонирхуулж хэлэхэд бид 7 хоногт хоорондоо ижил үстэй 2 киног бэлтгэн өргөдөг. Хэрвээ анзаарсан бол энэ 7 хоногт манай сувг хүүхдийн улгаатай холбоотой Kidnap болон Amber Alert гэсэн 2 киноны давчлалыг бэлтгэн өргөд байна. Бидийг дэмжиж сувгийг маань subscribe хийж, мөн бичлэг таалагдсан бол лайк, шеэр хийж бидэнд комент үлдээгээрэй. Эх 7 хоногт уулзъя. Баяртай.